Модуль 2. Жижиг зээлд батлан гаргах. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12-ийн 2-т заасан иргэн аж ахуйн нэгжийг дэмжих зорилтоор банкны зээл олгох бусад шалгуур үзүүлэлтийг хангасан ч барьцаа хөрөнгөний дутагдaltaй зээл хүсгчийн авч байгаа жижиг зээлд батлан даалт гаргах бөгөөд нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээ түүнд олгох зээлийн 60% хувьтай тэнцүү байна. Батлан даалтын гэрээний дагуу зохицуулагдана. Хуулийн тайлбар 12-ийн 2. Малчин мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хуваарай хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих зорилттой жижиг зээл санхүүгийн дэмжлэгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох бөгөөд уг сангаас олгох жижиг зээлийг банкар дамжуулан олгоно. Энэхүү хэсэгт 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн энэ журмын 2-16-д заасан банктай багцын батлан даалтын гэрээ байгуулж жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийг банкнд байршуулна. 2-16 хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг дамжуулан олгох банкийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах бөгөөд сонгон шалгаруулах ажиллагаанд санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулна. Жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийн хэмжээ нь банкар дамжуулан олгох жижиг зээлийн хөрөнгийн их усүрийн 3%-аас илүүгүй байна. Жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийн хувь хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл жил бүр тогтооно. Жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийг дараах их усүрээс бүрдүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, гадаад дотоодын зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн хөрөнгө, бусад. Банк багцын батлан даалтын гэрээний дагуу жижиг зээл авах шалгуур үзүүлэлтийг хангасан 3-аас доош жил доктортой үйл ажиллагаа явуулж ажлын байраа хадгалсан барьцаа хөрөнгөний дутагдaltaй зээлдэгчтэй батлан даалтын гэрээ байгуулна. Жижиг зээлд батлан даалт гаргах нөхцөл, талуудын эрх үүрэг хариуцлага, батлан даалтын төлбөр төлөх, батлан даалтыг төтгөлзүүлэх, зогсоох, хяналт тавих, тайлгнахтай холбогдсон харилцааг энэ журмын 3-6-д заасан батлан даалтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ. Батлан даалтын гэрээний загварыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлана. Жишээ 1. Бүлэг хүмүүс нэгдэн хоршоо байгуулж 3 жил жимс жимсгний үйл ажиллагаа явуулсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөдөх зорилгоор материал бүрдүүлэн өгөхөд зээл олгох шаардлага хангасан боловч барьцаа хөрөнгө дутагдaltaй тул батлан даалт гаргуулах хүсэлт тавьж батлан даалтын гэрээ амжилттай байгуулж зээл авч чадсан. Жишээ 2. Харин А компани нэг жил хөлбөмбөгийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөдөх зорилгоор хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газарт материал бүрдүүлэн өгсөн байна. Хөдөлмөрийн ажилтан газар дээр нь очиж шалгахад тогтмол ажил үйлчлэгээ явуулж байгаа нь тодорхойгүй. Мөн барьцаа хөрөнгийн батлан даалт гаргуулах гэсэн боловч үйл ажиллагаа явуулсан жил хүрэхгүй тул зээл авч чадахгүй хасагдсан байна. Модуль 3. Зээлийн хүүг нөхөн төлөх. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3-1-7-д заасан ажил олоход хүндрэлтэй иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд материал түүхийд, үр бордоо, мал тэжээвэр амтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахт нь зориулж олгосон жижиг зээлийн хүүгийн төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө. Зээлэгч нь энэ журмын 4-1-д заасан хүүгийн төлбөрийг нөхөн төлөвлөх хүсэлтэд холбогдох баримт бичгийн хамт аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтнанд хүргүүлнэ. Аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, зээлэгчийн хүсэлд зээлийн гэрээ, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг банкнд төлсөн баримт, энэ журмын 4-1-д заасан зориултыг нотлох, бусад санхүүгийн баримтыг үндэслэн зээлийн хэвийн төлөлтөд зээлдэгчид жижиг зээлийн хүүгийн төлбөрийг улирал тутам нөхөн төлнө. Жишээ 1. Иргэн А 20 ангиас суллагдаад 6 сар ажил хайгаад олдоогүй тул мал маллахаар шийдэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас жижиг зээл авах хүсэлт гаргасан байна. Тухайн материалтай танилцж аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага зээл олгон мөн зээлийн хүүгийн төлбөрийг улирал тутам нөхөн төлөх шийдвэр гаргасан байна. Дүгнэлт. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас олгох жижиг зээлд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх үйл явц хэрхэн явагддаг, ямар нөхцөл шаардлага баримт бичиг бүрдүүлэх зэргийг энэ модулийн хүрээнд судлан үзлээ.
Уг журмыг засгийн газрын 2021 оны 11 сарын 3-ны өдрийн 340 дугаар тогтоолын хавсралт болон шинжилэн батлагдсан 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 209 дугаар тогтоолуудыг уншиж судална. Анхаарал тавьсан танд баярлалаа.